Okay, what's good everyone? Бүгдэнд нь өдрийн мэнд. За, өнөөдрийнхөө бичлэгээр та хэд нэг сонирхолтой юм зарлана. За, зарлана гэдэг нь болохоор би өөртөө нэг чаленж тавьж байгаа. Тухайн чаленж маань болохоор за, сүүлийн үед Discord дээр, YouTube дээр ч гэдэг юм уу та. Яг нэг ICT-ийн арга барилын талаар жоохон ашиггүй, ажилдаггүй та болдоггүй, бүтдэггүй, за зарим нь болдог, бүтдэг гэх хоёр тал хуваагдаад янз бүрийн одоо нэг тийм хоорондоо маргалдаанууд, зөрчилдөөнүүд маяг юм гараад байгаа. За тэгвэл би бол хувьдаа өөр ICT-гээр арилждаг, арга барил ашигладаг та бүгд мэдж байгаа. За ICT-ийн арга барилыг ашиглаад Discord-ын live дээр би фонд давж байсан. Саяхан бас фондоос 2.5k татаж үзлээ. Яг уу ашигтай гарч байгаа хувьд бол ашигтай байгаа ч гэсэн би бас үнэн бодит бай. Таталтаа хийснийхаа ардаас болохоор би Max-лаас зохиод фонд олгоолцсон. Тэр бол үнэн. Тэрэн дээр болохоор тооцоологдоогүй ганц хоёр алдаанууд гаргасан. За тухайн алдаанаас гадна би өөрийнхөө зөрчихөөсгүй дүрмнүүдийг бас зөрчсөн. Сахилга батгүй байсан гэж бол үзэж байгаа. За тэгээд одоогийн байдлаар бол миний хувийн данснаас гадна ямар нэгэн фондын данс бол байхгүй байгаа. 300 топ степийн 150 мянган 2 фонд даваад хоёулын экспресс аккаунт болгоцсон ашигтай байж байгаад нэгийг нь бол угаасаа яг нөгөө Трампын элекшны үеэр амар өндөр волатилитэй волумтай байх үеэр арилжаад алдсан. Тэр бол угаасаа миний буруу. Ямар ч сахилга бат байгаагүй. Хоёр дахь дээр нь болохоор за нэг 5k долларын ашиг хийчээд 2.5-ын нь payout request-ийг явуулчаад цаана үлдэж байгаа 2.5k-аараа бас сахилга батын алдаанаас болоод жоохон алдагдлуулсан. За арга барилууд маань бол явах үед тухайн үед бол явсан. За би өөрөө яасан бэ гэхээр нэгдүгээр нэг алдааныхаа ардаас overtrade хийсэн. Хоёр дахь нь болохоор сахилга батгүйгээр өндөр рисктэй арилжаанд орсон гэсэн. За тэрнээс болоод хэд хэдэн фондууд хоёр нь бол баяртай болгосон. At least фондасаа татаавд бол хийж чадсан. За тэгээ энэ удаагийнхаа YouTube-ийн суврлаар за би таа ч гэсэн бас наан сүүлийн үедтэй айгүйх ингээд бичлэг хийдэг байж байгаад гинт таг болчихж байгаа. Бичлэг хийгээ болцсон гайхчихж магадгүй. За би бол нөгөө их сургуулаа төгсөөгүй байгаа үед ингээд таг мэдж байгаа та. За их сургуулаа жугаар дадлаг гэдэг юу нь айгүй завгүй байгаа. За тэрнээс гадна хувийн амьдралын асуудлуудаас байгаа учраас тухайн зөвстэй цаг зарцуулаад сошиал дээр жоохон итвэх муутай байсан. Гэхдээ энэ удаагийн бичлэгээрээ буюу өнөөдрөөс ахуулаад итвэхжүүлнэ. Итвэхжүүлэхдээ яаж итвэхжүүлэх вэ гэхээр юу вэ? Топ степ дээр би 50 мянган фонд авсан. За тэгээд 4-7 оны 5 дахь өдөр ганц өдөр арилжаа хийсэн. Тэр өдөртөө болохоор $422 ашигтай дуусгасан. За топ степийн фондыг бол 53 мянган доллар болгож иж давдаг те. За тэнгууд миний хувьд энэ удаагийн чаленж авах вэ гэхээр яг өдөр тутамдаа ингээд би орсон гарсан зүйлсээ одоо орсон гарсан арилжаануудаа бүгдийг алдаатай оноотой те дүрм зөрчсөн бол дүрм зөрчсөн, өндөр риск гаргасан бол өндөр риск гаргасан, шаардлагагүй гэмбл арилж байсан бол хийсэн юу байдгийг бүх юмнуудын одоо ил тод те гэхдээ ганц юм нь аль болох сахилга баттайгаар аль болох сэтгэлийн хаттайгаар ямар нэгэн дүрмээ зөрчүүлэх үү одоо за хэр удаан хугацаа шаардлагах нь бол мэдэхгүй байна те. Ямар нэгэн байдлаар энэ фондыг бол би даваад үзүүлэе гэж бодож байгаа. За зүгээр даваад орхихгүй payout хийж үзүүлнэ гэсэн зорилготой байгаа. За ингэж байгаа шалтгаан нь бол нэг амар өөрийгөө би чаддаг гэж батлана гэдгээсээ илүү за би чадаж байгаа юм чинь чи ч гэсэн чаднаа. Энэ хэмжээний хичээл зүтгэл байх юм бол чи ч гэсэн энэ одоо те top step-с payout хийж чаднаа гэсэн нэг тийм ойлголтыг л өгмөр байгаа юм. Нэг жоохон motivation талдаа гэх юм уу. За тэгээд өнөөдөр бол day 1. За day 1 дээр бол би ингээд 5 дахин арилж байгаа оруулчих. Тэгээд stay tuned guys. Okay guys, I'm back on my computer. За 5 өдрийн арилжаан дээр нийтдээ 2 арилжааны idea гаргасан. За тухайн чартн дээр би history-гийн таатад харуулъя. 5 дахь өдөр тоотал 2 арилжаа хийсэн. За энэ харагдаж байна. 3 арилжаа юм шүү guys. 2 биш 3 арилжаа юм шүү.
За pre-market дээр би нэг шортлоод sell болсон. Энэ дээрээс шортлоод энэ swing high дээр stop loss згсэн. Энэ маань болохоор нэг 9.12 битсэн да. 8 битсэн. За 9 битсэн. За 9 битний sell болсон юм байна. За энэ дээр болохоор яаж орсон бэ гэхээр тухайн өдөрт бол тухайн өдөр төрчтэй market higher high хийгээд явжсэн. Asia high, London high-уудыг бол pre-market дээр авцсан. Pre-market дээр high-уд авагдсан гэдэг үндслээр хаана яаж орсон бэхээр тухайн өдөр болохоор бид non-farm hero болстой өдөр байсан. Тийм. Тэгээ non-farmтай өдөр мэдээнээс өмнө жижигхэн scalp хийсэн зорилгоор ханшиг харж явах үед pre-market дээр яг London high авагдаад London high авсан дараа бид нэр tree drive дээр нүсгэнгуудаа доошоо бид нэрт хүчтэй shift хөдөлгөөн өгсөн. За энэ shift хөдөлгөөн өгснээ дараа бид нэрт энэ чинь аягүй гоо displacement үүсээд энэ displacement дотроо ханш маань liquidation авсан. Liquidation ардаас энэ хэмжээний том улаан volumeтэй candle онж орж ирсэн харж байгааз. За тэгээ би ер нь бол яг энэ displacement-ийн ардаас энэ high дээр арилжаанд орё гэсэн бодолтой байсан боловч тухайн үед chart хараагүй байсныхаа улмаас арилжаанд орч чадаагүй. За тэгээд арилжаанд орч чадаагүй учраас дараагийн retracement-ийг хүлээж авсан чинь буцаад range руугээ дэше татаад ийм импульсаараа ороод ирэх үед нь энэ чинь би relative rebalance үүсч юм гэж үзээд энэ дээрээс би sell арилжаанд орсон. За энэ sell арилжаанд ороод sell-ийг бол яг энэ swing high-ын дээр за мөн CB-ийн дээр энэ чинь бол CB шүү дээ. CB-ний дээр гэж үзээд sell арилжаанд ороод stop loss-оо swing low-оор тавиад эхний арилжаанд дээр бол sell болсон. За энэ дээр micro 3 контрактор орсон. За энэ дээр ер нь бол энэ challenge-ийн хувьд бол би дандаа 3 max нь 3 micro-гаар л орё гэж бодож байгаа. Аль болох 3 micro үсгэтрүүлэх бай. За хоёр дахь арилжааны ID ан болохоор market нэгдээд бид нар high үсгээд тэр чигтээ өсөлтийн хөдөлгөөнүүд явж байгаа. Бид нар pre-market low аваагүй байгаа да. Pre-market equal low үлдээсэн. Ер нь бол мангартаа market maker sell модель явагдах баха гэж би харж байсан хэдий хэмжээ. Хэдийн хэмжээний за sell модель явагдах юм байна. За энэ хүртэл явдгүй маа гэхэд за non-farmer үсгсэн low-да, swing low-да liquidation болгож авах хаа гэсэн таамгийн хүрэн дээр арилжаанд орсон байсан. За энэ үдийг төрөс тач. За тэгвэл энэ хөдөлгөөн дээр яагаад арилжаанд орсон бэ гэхээр market дэше нэгдээд 30-аас хойшоогоо биднэрт өгөгдсөн хамгийн ихний fair value gap маань энд байж first percent. За энэ first percented fair value gap дээрээс би үргэлжлүүлсэн long арилжаанд орё гэж бодож байсан боловч ханш маань retracement орж ирлгүй дээшээ өсөөд бид нарт энд swing high liquidation аваад энд S&P үссэн санаад ханзааж байгаа. Би S&P 500 хараад. Yes чинь S&P 500-тай энэ swing high, энэ swing low энэ дээр ингэж жижигхэн S&P үссэн. S&P үсээд S&P-ний ардаас бид нар доошоо shift хөдөлгөөн өгдөөд shift-ийн ардаас бид нарт юу үссэн бэ гэхээр за манай ICT-ийн theorem-уудыг да мэддэг хүмүүс байвал концепцуудаас мэддэг байвал энэ чинь бид нарт mitigation block за дээрээс нь давхар breaker за энэ дээр change in the state delivery үссэн байгаа. За change in the state CIST гэж байна. Change in the state үүссний ардаас би ханш маань шууд арилжаанд орлогоогоор эргээд pullback retracement маань хаашаа орж ирэхийг хүлээсэн байх гэхээр swing high and swing low хүртэл optimal trade entry буюу өвтгий татчихараад өвтгий дээрээс reaction авах юм бол би арилжаанд орно гэсэн онцлогоор чартаа харж байсан. За тэнгууд энэ mitigation low орж ирчээд retracement reaction авч байгаа юм шиг боловч нэлээд доошоо унчаад буцаад дэшегээ мангар том зүйтэй weak талаа хаагдчихсан. Тэгээ тэнгууд энэ дээр болохоор дэшээ бид нэр унгаах хэвээр ханшны CB-г дэшээ inverse хийсэн учраас дураараа sell орж чадлаггүй. За дахиад нэг confirmation үлээ гэсэн. Хоёр дахь candle маань бид doji candle гарч ирсэн. Дэшээ явах хүсэлгүй байна. Дэшегээ reaction аваад байна гэдэгээс нь. За энэ удаагийн арилжаан дээр жоохон risky ч гэсэн sell багтаа entry хийгээд үзээгээд бидтэй 14 пипний stop lossтай. За тэгээд үндсэн TP-г нь харж яснараа market low хүртэл энэ чинь нийгэрсэн хангалттай мангар том арилжаа харж байсан.
За энэ жоохон fail гэж дууссан. Энэ fail гэж дууснаас юм гэхээр эхний partial-а би энэ swing cloud дээр буюу энд partial-аад 2 контрактыг хаасан байгаа харагдаж байна та. 3 контракт ороод 2 контрактыг swing cloud дээр хаагаад үлдсэнийг нь breaking тавиад явуулсан бол энэ хөдөлгөөн маань эргээд энд намайг breaking болгосон байдаг юм аа. За breaking-ийн худлаа ирсэн. Энэ дээр үлдсэн контрактыг би inversion үсгт нь хаасан юм байна. Тэр ер нь бол үндсэн арилжааны эхний ашигтай арилжааны гэдэг 69 битний тип явсан гэж хэлж байна. За ингээд энэ фондын хамгийн эхний арилжаа маань алдагдaltaй арилжаа, хоёр дахь арилжаа маань нэг хэрцэн дүүртэй тип явсан. За гурав дахь трейд маань болохоор бас яг ялгаа байхгүй. Silver bullet дуусаад 11 цагийн candle маань дээшээ гэвэлтлээд 11 цагийн lag дээшээ liquidation авангууд нь би за үндсэн accumulation явагдлаа. Дээшээ 11 цаг тэр manipulation гарч ирээд доошо distribution явах хэрэгтэй гэдэг үндслээр дахиад нэг удаагийн sell арилжаанд орсон. Энэ маань болохоор яаж ирсэн бэ гэхээр liquidation аваад ингэж weekтэй хаагдсны ардаас үүсэгдсэн байсан бидний өсөлтийн BC-г энд inversion gap болоход ороод ирсэн. Inverse fair value gap. Ялгаа байхгүй энэ дээрээс 3 контрактор би sell арилжаанд орсон. За энэ удаагийн болохоор reaction-ыг хүлээгээд weekly range-наас гадуур хаагдангууд нь энэ улаалааны нээлтийн цаг дээрээс арилжаанд ороод stop loss-ийн swing хаяхан дээр take profit-о ялгаа авахгүй энэ лав дээр pre-market лав дээр харж байгаа. Нэг хэрцэн 6.7-тай арилж байгаа. За тэгвэл гол мань хүнийг доошоо орж ирээд өмнөх лав аваад энчээ нөгөө нэг юуны non farm-ийн үүсгэсэн fair value дээр орж ирэнгууд нь 2 контракт partial хаагаад үлдсний breaking тавиад энд breaking болсон. За тэгээд нийтдээ нэгсэндээ $422 ашигтай бол гарч чадсан. Окей. Yay! Их өндөр амжилттай. За тэгээд тухайн өдөр ер нь бол market maker-нуудад явахд бол явсан. За тэгээд өнөөдөр нэгд өдөр аль болох арилжаа хийхгүй байж магадгүй. Тэгээд чаленжийн хувьд бол би амар сахилга бат өндөртэй бай гэсэн бодолтой байгаад байгаа шүү дээ. За. Ямар ч байсан тиймэрхүү байгаа. Тэгээд өдөрт аль болох 3-аас олон арилжаа хийхгүй. Аль болох энэ мэд pre-market арилжаа хийж өөрийгөө халмааргүй байна. За гэхдээ цаашдаа анхаарай. За одоогийн хувьд бол win rate бол мэдээж 80% нэг алдагдaltaй гэдэг чинь боломж юм байна. 5 дахь өдрийн арилжаа 402. За 3 арилжаа хийсээр нь ягаад 5 trades гэж гарч ирээд байгаа болохоор top step энэ журналын хэсэг болохоор ердөөс нөгөө partial dash close хийсний хөтлөөр дандаа юу яадаг юм шүү. За partial-аар хаасныг нэг арилжаанд тооцож авдаг юм шүү. Тэгэхээр энэ дээр бол нэг юм trading том дээр бол их ач холбогдол өгөөд хэрэггүй баг. За тэгээд өнөөдрийн арилжаа хэрсэн болно. Тэрний дараагийн өдөр бид өнөөдрийн арилжааг буюу маргааш өнөөдөр болсон арилжаанаа тайлан видеод оруулаад байна. За тэгээ ямар ч байсан 5 дахь өдрийн үед бол би яг энэ чаленжийг өөртөө хийн ч гэдэг юм те. Явна гэж бол тооцоогүй байсан хувьдаа зөвөр mentorship-ийнхаа кал дотроо хийчихсэн. Тэгээд тэгэнгүүт өнөөдрөөс болохоор буюу нэгд өдрөөс хэрвээ өнөөдөр арилжаа хийх юм бол яг live process маань яаж явагдгийг таад дэс. Live recording гараад энэ хугацаанд явуулна. За саяхан бас нэг сургалтын талаар асуудал гарсан. Яасан бэ гэсэн чинь за ICT-ийн арга барилын саяны ойрын хугацаанд хөөсөн маргаануудаас болоод хэд хэдэн хүмүүстэй намайг зөвхөн сургалтаараа мөрөлдөг. Одоо course guru биш нэрлсэн байлаа. За тэрэн дээр бол миний хэлж өгөхгүй байгаа. Сүсэвөө сурагчдаас бол супер трейдерүүд гарч ирж байгаа, фандууд авч байгаа, payout хийж байгаа. За тэгээ ямар ч болсон дараагийн бичлэгээрээ хэдүүлээ TP аваад чаленж илүү гүнзгий явуулна гэдэгт найдаж байна. За энэ эхний удаагийн бичлэг юм чи хэдүүлээ нөө нийт одоо энэ чаленж чинь баг магадгүй те зүгээр нэг даваад дуусгүй payout хийгээд payout-а таад хэрхэн яаж хийж байгаа гэдэг бүр ингээд detailed step by step tutorial маягийн видео болох учраас нэлээд удах бах. Тийм учраас энэ дээр би зөв ингээд одоо өөртөө ч гэсэн сахилга батын баталгаа болгоод risk plan-а таад гаргаад өгчээ. За risk plan маань яах вэ гэхээр 50
Tamcaгийн combine дээр Tamcaгийн fund дээр би maximum 3 micro contract max-та 3 micro contract-аар барилжаанд орно. За хоёрдугаарт болохоор maximum 3 trades гэдэг. Өдөрт дээдлэн 3 арилжаа хийн. За тухайн өдөртөө 2 loss stop trading for the day. Тухайн өдөртөө дарааллаад 2 алдагдaltaй арилжаа гэх юм бол тэр өдөртөө 3 дахь арилжаа хийлгүүгээр ямар ч сайн setup бүрдсэн арилжаанд оруулахгүйгээр зүгээр дугаамаа татаад холдно гэсэн нэг дүрм тавьж байгаа. За мэдээж ингээд нэг иймэрхүү байдлаа. За тэнгуутаа за technical-ийн дүрмүүд болохоор no pre-market entry, no over trading, no over leveraging. За pre-market entry гэж болохоор 9:30-аас өмнө market нэгтгэсэн өмнө аль болох entry хийхгүй байх. Ер нь бол хийхгүй гэж үзэж байгаа. За хоёр дахь нь болохоор no over trading буюу алдагдлаа нөхгүй шаарлаж арилжахгүй улаан арилжаад хөшөө авсан арилжаанууд хийхгүй. Over leveraging буюу нэг удаа те фонда хурдан авах гээд өндөр эрсдэл гаргахгүй гэсэн утгатай дүрмүүд байгаа юм. За тэгэл ер нь болоод байгаа. Яг иймэрхүү дүрмүүдийг дагаад явчихад фонда давхын хувьд бол би давчдаг. Top step-ийн фондыг бол би дураараа давчдаг. Ганц юм нь болохоор давсны дараа татаа бол тех дүрмүүд болон тиймэрхүү юм дээр жоохон сэтгэл зүйн асуудлууд орж ирээд сахилах батаасаа болоод би алдаад байдаг жоохон сул талтай. За тэгтээ яг хуу тэдгээр процессуудыг бол би энэ удаа ингээд та дээр open challenge хийж байгаа гэдэг утгаараа нэр төрөө бодоод төч тэр хаамаагүй арилжаанууд хийхгүй байх. Тэгэхээр таад маань лайк аваад subscribe хийгээд дэмжээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Bye bye. Нэрээ тийм. Манай Discord байгаа. Энэ Discord дээр болохоор ICT болон SMC арилжааны талаар хэлмээртэй мэдээлэлүүд байгаа. Өнөөдөр бид нэр индекс чот арилждаг, индекс дээр арилждаг залуус байна. Crypto дээр арилждаг хүмүүс, gold дээр арилждаг хүмүүс гэдэг айгүй гой community байгаа. За тэгээд заримдаа энэ мундаг арилждаг залуус маань манай public launch дотор ингээд Discord дотор screen share хийгээд одоо тухайн өдрийн там яаж харж ийм live хийгээ сууж байдаг шүү. Манайхан ч гэсэн орж ирээд үнэхээр тэ өөрөөсөө ингээд би ийм арилжаа хийдэг, ийм баталгаатай trader гэх юм бол бидраас ингээд verified цол аваад тэ funded цол аваад шууд Discord-д ямар ч шаардлага одоо тэ тийм юугүй хориогүй шууд live хийгээд гой community-гээ дэлж болно шүү. За тэгээд бичлэг ингээд дуусгая. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр та. See you on the next day.